Өнөөдөр би ямар мэдээлэл хийх гэж юм гэхээр би аялал тэмцэх газар хоёр зүйлээр иргэний зориг ногоон намын дараалсан баг шууд юмсан сайд Батбаатар болон намын талаар тэгээд гонд гаргасан. Дээр нь намын дөрвөн удаа дээч бүтээс буцлаа. Иргэний зориг ногоон нам бод яг одоо намын дараггүй, намын дөрөнгөө болсон гэж ойлгож болно. Ягаад тэгэхээр улсын намын тухай хуулийн шинжилсэн найруулгаар улсын намууд 2025 оны 12 сарын 31-ний дотор намын дөрмөө, намын бүтцээ буюу дээч бүхтээ намын дарга бүртгэлтүүд энийг бүртгүүлсэн. Тэгэхээр би тагвар эхний ээлжинд энэ яагаад тэгээд хандсан бэ гэдэг зүйлийг танилцуулж гэж байна. Иргэний зориг ногооно бодвол замчтын засгийн газарт албан ёсоор орж ажилласан. Бид улсын зөвлөлийн хурлаараа хамтран ажиллах шийдвэр гаргасан. Ингээ орж ажилласан. Энэ хугацаанд дээрс нь 2 сарын хугацаанд сайдын гадаад томилтын талаар би энэ гомдлыг тэгээд өгсөн. Энэ дээр ямар зүйл байна вэ гэвэл яг харлалт энэ ч нөгөө аливаа юм ч бас харт хэрэгтэй шүү дээ. Бид нар нэгэнт нам маань төлөөлөө орсон учраас намынхаа үйл ажиллагааг хянах ёстой. Сайдынхаа үйл. Энэ дээр одоо ингээд гадаад томилтод 52 хоногийн дотор 2 тэрбум гомдлыг гадагшаа томилтод явсан байж байгаа. Үүн дээр би нэг эргэлзээтэй нөгөө хардсан асуудлууд энэ байгаа. Энэ хараа. Зөвхөн энгийнээр бид засгийн газраас хэмнэлтийн тухай хуулийг гаргацсан. Хэмнэлтийн тухай хэвлэл мэдээллийн захиалга өгөх юмдаг хоригдсан байж байгаа шүү дээ. Тэгтэл танилцуулах мэт одоо энэ барилжил улсад танилцуулах мэт 60 сая төгрөг, хоёр талын уулзалтыг зохион байгуулахад 70 сая төгрөг. Монголыг ураад гадаадд очиод үнэхээр Монгол тал уулзалтын задлын даад юм уу? Тэг эргэлзээтэй асуудал. Дээр нь видео штарк 10 сая төгрөгөөр 6 видео штарк. Одоо нэг COP17 зориулсан видео штарк шүү. Тэгтэл барилжил руу ингээд 10 сая 6 штарк хийсэн бол энд Кен улсад видео штарк 15 сая 5 хийсэн дахиад. Энэ нэг штаркоо бусад газар үзүүлж болдгоо. Улс улсад нь зориулж Монголын талаар ийм штарк юм. Тэгээд сая төгрөгөөр 20 удаа павильон төрүүлсэн. Одоо Кен улсад очиод 20 удаа павильон саяар удаа төрүүлсэн байна л да. Тэгэд нөгөө хэмнэлтийн хууль зочид 35 сая төгрөгөөр танилцуулах материал. Энэ 35 сая төгрөг танилцуулах материал авсан дасгал хэмжээний тарах материал тарнаад. Тэгээд одоо энэ хар Панам улсад мөн видео штарк 10 саяар 6 удаа. Арга хэмжээ зохион байгуулахад 40 сая. Танилцуулах материал 35 сая. Энэ бүхнийг нөгөө хардлын үүднээс би юунд өгсөн байж байгаа юм. Аялал тэмцэх газар шалгуулахад өнд бас удаагүй. Энэ Сингапур, энэ Эмират улсад, Арабын нэгдсэн Эмират улсад гэхэд дахиад 15 саяар 3 штарк. Нэг бүрийн 15 сая төгрөгөөр. Ингээд нөгөө танилцуулах материал дахиад 10 сая гээд 19 сая гээд. Тэг энэ бүхнийг шалгуулахаар аялал тэмцэх газар өгсөн байгаа юм. Төсвийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн байна гэдэг. Нэгдэх нь. Хоёр дахь өгсөн асуудлууд та бүхэн мэдж байгаа. Нөгөө парламент судалцаа намуудад төрөөс санхүүж олгож байгаа. Иргэний зориг ногоон намд 455 сая төгрөг олгосон байдгийг. 5 сарын 20 хэднэр байлаа да. Тэгэхэд 7 сард намын хурал болоход бол төрөөс мөнгө ирээгүй гэдээ биднээс тайлан тавиад суужсэн. Гэтэл энэ биш байна. Санхүүгийн тайлан. Нөгөө давхар явчих. Гэтэл энэ төрөөс өгж байгаа санхүүж болоод бүгд зориулттай л да. Ахмад эмэгтэйчүүд, залуучууд тэгээ нийгмийн юу гэдэг нь эмзэг давхрыг тэгээд нам дотор сургууль сурчлагаар бүгд зориулттай. Тэгэд энэ дээр энэ одоо хагас жилийн тайлан шүү энэ сонгуулийн ерөнхий он төргүүлсэн. Хагас жилийн тайлан дээрээ юуг тусгасан байна гэхээр энэ 347 саяыг бэлтгэн нийлүүлэгчдийн зардал гэж байгаа. Энийг би юус ойлгохгүй байгаа. Задрагааг нь хараагүй учраас. Үнэхээр улс төрийн нам юу бэлтгэн нийлүүлэх гэж 300 хэдэн саяг өгдөг. Энэ чинь нөгөө төрөөс өгсөн мөнгнөөс ч орчод ш. Намын татвар нь нөгөө 200 сая төгрөг байж байгаа. Төрөөс өгсөн 200 хэдэн сая, төрөөс өгсөн 400 сая төгрөг гэхээр 600 хэдэн саяас ингэ өгсөн. Тэгээд дээр нь банкнаас авсан зээл гэдэг байгаа. 132 сая төгрөг. Нэгд иргэний зориг ногоонд барьцаан тавих хөрөнгө байхгүй. Бид төрөөсийн байранд байдаг. Нөгөө тэгвэл банк хэрэг барьцаагүй зээл олгодог болсон юм уу? Гуравт нь энэ барьцаагүй зээл аливаа зээлийг улсын нам зээл авч болно болохгүй гэсэн ойлголт байхгүй юм чинь. Тэр юм бус байгаа учраас авахтаа эрх үхийн хурлын шийдвэрээр зээл авах. Юунд захин зарцуулах шийддэг. Зарцуулаагүй. Тэгээд энд банкны зээл төлсөн гэд 287 сая төгрөг.
132 сая төгрөгийн банкны зээл авсан 287 сая төгрөгийн банкны зээл төлсөн гэж байна. Энэ эргэлзээтэй байдлуудыг шалгуулах гэж би авьяа тамцах газар өгсөн. Яагаад өгсөн гэхээр эн чинь 455 сая төгрөг чинь төсвийн мөнгө. Төсвийн мөнгийг захиран зарцуулагч бол нийтийн албан тушаалтантай адилхан авч үздэг. Тэгэхээр төсвийн мөнгө зориултын бас зарцуулсан байна уугүй юу. Ийм хоёр байдлаар АТГ-с хандсан байж байгаа. За гурав дахь нь миний өгч байгаа мэдээлэл бол иргэний зориг ногоон намыг дээд шүүхээр 4 удаа буцаасан байж байгаа. Та бүхэн бүгд мэдж байгаа. Иргэний зориг ногоон нам 4-ээ дээд шүүхрөө өгсөн 4 удаа буцаасан байж байгаа. Одоо үндслүүд нь энэ дээр дээд шүүхэд аягүй тодорхой тавьж байгаа юм л да. Одоо энэ 24 оны 12 сарын 20-ны өдөр дээд шүүхээс ирсэн 35 дугаар тогтоол дээр гэхэд намын улсын намын тухай хуулийн 15-2-ын 5-ыг зөрчсөн ч гэдэг юм. Намын дарга нөгөө өөрийгөө зөвхөн батламжлыг оруулаад ирж байна. Наад чинь сонгох чөлөөлөх, огцруулах гэж заалтууд байх ёстой. Ингээд нөгөө маш олон заалтууд байгаа юм да. Гээд өгтөл дараагийн бүх тогтоолуудаар дахиад нөгөө батламжлна гэдгээд өгсөн. Энэ санаатай үйлдэл мөн үү гэдгийг би бол хардж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл дээд шүүхс бүр ингээд хуулийн заалт, өрмийн заалтыг заагаад өгөөд байхад өгч яадаг. Дээр нь улсын намын тухай хуулийг дагаж мэдэх шинжилсэн найдварыг дагаж мэдэх журмын тухай хууль дээр хуульд нийцүүлэн гэж аягүй тодорхой заадаг байхгүй. Хуульд нийцүүлэн 12 сарын 31-ээс өмнө намын даргын сонгуул өрмийн асуудлыг өгөх ёстой. Тэгэхээр иргэний зориг ногоон нам 25 оны 3 сарын 9-ний өдөр намын их хурлаа хийсэн. Гэсэн тэр нь хурлаа зарлахдаа үндэсний зөвлөлийн хороо гэдгээр зарлцсан. Дээчүх танаад үндэсний зөвлөлийн хороо гэж байхгүй. Үндэсний хорооны хурал гэж байдаг. Тэгэхээр та материалаа ирүүлэхдээ үндэсний зөвлөлийн хороо гэдээ байхгүй хурлаа тэгээд их хурлаа зарлсан учраас бүртгэхээс татгалзуу гэж шийдвэрлэсэн байж байгаа. Батын Батбаатарыг өгсөн хугацаанд бүртгэхээс татгалзуу байна. Тэгэхээр шинжилсэн хуулиар бол намын даргын сонгуулийг явуулаад дээд шүүхүүдээ бүртгүүлэх ёстой байтал дахиж хурал хийгээгүй гэдэг нь өөрөө өнөөдөр тэр хүнийг нөгөө өгсөн хурал нь хүчингүй учраас намын дарга байхгүй гэж үздэг байгаа. Тэгээд дөрөмгүй намын даргагүй болсон учраас одоо биднэрт ямар гац вэ гэхээр бид онц их хурал заалахаас өөр арга байхгүй. Энэ бол нөгөө онцгой нөхцөл байдал үүссэн. Үндсэндээ нөгөө 26 жилийн түүхтэй энэ нам парламентод одоо тасалдгүй бас 16 жил судалтай байлаа шүү дээ. Тэгээ энэ нам өнөөдөр түүхэнд зөвхөн архивт үлдэх хэмжээний болчиход байгаа байхгүй. Тэгээ ийм байдалд оролцсон учраас бид өнөөдөр онцгой байдлын үүднээс онцгой хурлыг заалах гээд энэ хэвлэлтэй хурал дээр хэлж байна. За. Та холбоотой зөвхөн одоо бэлтгэл ажлын хурал уулзалтын томилтонд 2 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Тэгэхээр эн чинь засгийн газрын шийдвэртэй юм уу? Улсын төсвийн хөрөнгө оруулалт хөрөнгө зарцуулагдаж байгаа учраас зөвхөн ингээ байгаль орчны яам, салбарын яам төлөөлөөд энэ зарцуулалтыг гаргаад яваад байгаа юм уу? Ямар хяналт тавьчихсан бэ гэдэг дээр та бүхэн ямар байр суурьтай байгаа юм? Яг ер нь бол мэдээж эн чинь сангийн яам чинж байгаа. Дээр нь КОП 17 ганцхан байгаль шуурын эмчлийн яам удирдаагүй шүү дээ. Эн чинь тий сангийн яамч өөрөө оролцож байгаа. Тэгэхээр эднэрээс нь очиад асуувал илүү оновчтой болох болов. А миний хувьд бол нөгөө хардлагын шинжтэй нөгөө төрөний материалуудыг өгсөн. Яагаад өгсөн гэхээр гэмт хэргийн шинжтэй мэдээллийг мэдсээр байж нуун дарагдуулаад өөрөө гэм буруудаа тооцогдох учраас их тод хариуцлагатай байх ёстой гэдэг нэг юм асуудал яригдаад байна. Та бүхний хардж байгаагаар жишээ нь энэ их зардлууд түрүүн та бас ихэнд яран дээр хэлжсэн 6 штукийг 10 сая төгрөгөөр гэхэлэр нэг нь одоо нэг 6 штук нэг бүр нь 10 сая төгрөгөөр 6 штук. Нэг бүр нь 15 тий, нэг бүр нь 15 сая төгрөгөөр 5 штук, 3 штук нэг бүрийн аваа. Дахиад энэ олон штук үндсэндээ энд бол бараг 20 штук байгаа байхгүй энэ хэдхэн улсад. Тэгээ нэг бүр нь 10-15 сая гэхээр хичнээн төгрөг байх уу? Энэ ямар компани хийж байгаа юм бэ штук гэж байна. За одоо яг үннийг хэлэхэд их бүхий байгууллагаас нь яг өөрснөөс нь очиод тайлбарыг авсан дээр баг. Мэдээж хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас хэрэг бүсгүүлийн хэрэг нэгдсэн явж байгаа учраас би бол бас яг энэ талаар нарийн мэдээлэл өгөхөд бол бас тийм та бүхэн өөрсдөө мэдж байгаа шүү дээ бүгдээрээ. Улсын хурал судалтай намын хувьд та бүхэн ер нь яг энэ асуудлаа өөрсдөө нам дээр ярьсан юм уу? Улсын төсвөөс олгож байгаа намын санхүүжилтийг яаж зарцуулж байгаа энд нь хяналт тавьдаг танай дээр бүтэц байгаа юм уу? Өмнө нь энэ асуудал ер нь яригдаж хөндөгдсөн юм уу? Маш олон одоо нэг бүх юм хаалтаа. Би одоо энэ намын тэргүүн дарга. Гэхдээ өнөөдөр энэ нам дээр байж байгаа би энэ мэдээллүүдийг авах гэхээр дараагаас асуу гэдэг бүх юм хаалттай. Одоо ингээд нөгөө зөвхөн дээд шүүхрөө өгж байгаа энэ дөрвийн асуудал дээр хүртэл би ингээд бичгээр өгсөн одоо их хурлын гишүүн Батболд бид нийлж байгаад бичгээр өгсөн. Аваад доош нь хийчихэл нөгөө та бүхэн мэдж байгаа болов уу? Манай улс төрийн зөвлөлд үндэсний хороо дийлэнх нь Батын Батбаатарын хамаарал төхөө хүмүүс байдаг болцсон. Тийм учраас нөгөө
Мянгантай бид нар саналыг бичгээрч бай ингээд шаардлага өгсөн үд хөдөөж авдаг байдал бий болчиход байгаа байхгүй юу? Уулын намын дүрм журман дээр таад ямар одоо хариуцлагын механизм суулгасан юм? Одоо ил тод байхын тулд дээрээс нь их хурл судалтай нам болвол одоо энэ сонгуулийн ерөнхий орон тодорхой одоо санхүүжилтийн тайлан өгж явах ёстой гэж хэлдэг шүү дээ. Хуулиар ямар хариуцлага байгаа юм? Нам дээр ямар дотоод хяналтын хариуцлага, ямар боломжууд байгаа юм? Хуулиар болвол зоригтын бусад захиран засуулсан болвол оноох ёстой хуулийн хариуцлагыг хүлээн. Энэ чинь хууль бас энэ чинь төсвийн мөнгө учраас захиран засуулсан. Хоёрт нь дараа жилийн санхүүжилтийг олохгүй байх тэр журам заасан байгаа шүү дээ хуулинд. Тэр зас. Тэгээ нам дээр болвол бид нар ер нь бол энэ чинь хариуцлагын тогтоонд байдаг. Гэтэл өнөөдөр бид намын эрх үхий дөрмийн хороо гэж байхгүй болцонтой адилхан. Дөрмийн хороонд Батбатын тусалхан, дүүн, найз нь гэж хүмүүс байж байгаа. Тэгэхээр нөгөө намын шийдвэр гарах эрх үхий хоёр хуралд нь ихэнх нь ах дүүнээр болцсон. Хоёрт нь хяналтын хороонд нь өөрийнх нь дүүн байж, найз нь дүүгийнх нь найз байж, өөрийнх нь туслах байж гэж бодоход үнэн зөв шийдвэр гаргана гэдэг бол үнэхээр эргэлзээтэй болчиход байгаа байхгүй юу? Яг ийм ёс зүйн зөрчил гаргалаа гэж үзэх юм бол одоо танай байгууллага, хяналтын байгууллага тэгээ намын удирдлагын байгууллага, намын удирдлагууд ямар хариуцлага хүлээх уг нь дүрм журамтай юм. Ер нь бол яг нөгөө намын дүрмд бол хариуцлагын тогтолцоо гэж байгаа юм. Намын дүрм журмыг удаадараа ёс зүйн зөрчил гаргасан бол намаас хөөхийг сануулах, намаас хөөх гэсэн залт байж байгаа. Удаадараа ёс зүйн зөрчил гаргасан бол намаас хөөхийг сануулах, намаас хөөх. Насны хурлын гишүүдэд ёс зүйн хариуцлага тогтоолохыг үүлэн татах хуулийн төслийн тухай одоо ер нь яригдж байна. Тэгээд санаа намын аргын тухайд ч гэсэндээ бас яг ийм агуулгатай хуулийн төслийг өргөн барьж исэн санаачилж исэн хүний хувьд дээрэс нь одоо ингээд дахиад ерөнхийлөгчийн дэмжлэгтэй ерөнхийлөгчийн санаачилсан хууль орж байна. Та бүхэн юу гэж харж байгаа? Та бүхэн өөрсдөө одоо их хурлын гишүүдтэйгээ хэр харилцаа холбоотой байдгийг тэдний хийж байгаа одоо үйлдэл шийдвэрүүд ер нь нам дээр хилцэгдэж яригддаг юм байна. Камер руу гараад наашаа юм. За ер нь бол яг наад нэг улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төслийг 2025 оны 5 сард би боловсруулад би ч одоо хууль зохионы докторч шүү дээ. Боловсруулад Батбатад арга өгчээсэн. Би 3 хуулийн төсөл өгчээсэн. Нэг нь багш эмчнийг орон сууцчлах хуулийн төсөл. Дээр нь энэ их хурлын гишүүнийг эргүүлэн хуулийн төсөл. Тухайн үед бол Батбатар танилцаад өргөн барихаар бэлтжижсэн. Ахтаа өгөөгүй. Одоо бол сая дээр өгсөн юуг нь харахад бол өөрчлөсөн л байлаа. Агуулгыг нь өөрчлөсөн байлаа. Одоо тэгэхээр ингээд чи математикад ч өөрөө гишүүнээсээ сайдаасаа ч намаасаа ч үн хөөгдөх хүндэд болсон юм шүү. Ер нь энэ бүхнийг харах юм бол хуулийн хяналтын байгууллагын шалгал нам дээр гасан тэр ёс зүйн зөрчил намыг дөрвийн дөрвөн удаа бүртгүүлэхгүй байна гэдэг бол энэ бол санаатай үйлдэл шиг харагдаад байгаа. Энэ ёс зүйн зөрчил тэр намаас хөөх тэр үндсэн тавигдсан гэж үзэж байгаа. Тийм учраас бид нар онц их хурлаа зарлж байгаа. Онц их хурлынхаа үүднээс тухайн хүмүүстэй хариуцлага тооцох асуудлыг яригдана. Онц их хурлын төлөөлөл гэж яаж сонгогдох юм бэ? Онц их хурлын төлөөлөгчдийн одоо тоо хэд байдгийг. Тэгээд дээрэс нь тайлаад байна шүү дээ. Энэ чинь юм ураг садны шахуу нам болцоод байна гэж тийм холбоо хамааралтай хүмүүс ер нь хэдэн хувийг эзэлж байгаа гэдэг тодорхой тоотой мэдээлэл боломж. Яг нь ер нь зөвхөн удаа хэвлэлээр бас би удаа ярьцлага өгч ирсэн. Яг нэр ус таана. Үндэсний хороонд хэн байна, улсын зөвлөлд хэн байна гэдгийг яг тэр нэг ноцгоолтыг гаргаж би харуулад хэд хэдэн хэвлэлээр ярьцлага өгч ирсэн юмд байж байгаа шүү. Хэрвээ тэрийг авах гэвэл би үндэсний хороо улсын зөвлөлийн гишүүдийн нийслэлээр яг тэмдэгдээд ах トゥ хамаатнаас нь өгж болно. Сая тэр гадаад томилтууд чинь COP 17-гийн өрөөнд гисэн үү? Тий 2025 онд 96 нөгөө засагт олсноос хойш үндсэндээ 52 хоногийн тэр альчсан тэр үеийн мэдээлэл байна. Яагаад тэгэхээр одоо тийм олон улсын хурал цуглааны зохион байгуулж байгаа одоо зохион байгуулагч сална гаргаад байна шүү. Тэгэхээр яхаараа Монголын талаас тэгж бараг 2 тэрбум гаргаад байна. Тэрийг та тодруулсан байгаа юу? Яг хуулийн хяналтын байгууллагт өгсөн учраас бол юу баа зөвхөн би өгсөн энэ материал дээр бол одоо надад байгаа материал дээр бол яг тэр үнийн дүнгуудад тусгагдсан байж байгаа. Юунд хэдэн төгрөг зодсон ингээд төрийн нарийн тамгатай гарын үсгтэй яамны тийм ингээд тушаалууд нь байж байгаа. Тушаалууд. Нэг чинь нэг 5 штат гэж хэлсэн те 5 штат чинь 10-аар Нэг штатын 15 саяар 75 сая. За одоо энэ дээр би дахиад та хэдэнд харуулъя. Энэ байна. Эмират улсад заяа. Эмират улсад заяа. Монгол улсаас 15 сая төгрөгөөр 3 штат буюу 45 сая төгрөг. Одоо Арабын нэгдсэн Эмиратад
Би нэг камерлууд ингэ яваад таад ягаад хадах. За энэ Баржил усад 10 сая 6 штраф 60 гэж байгаад за хоёр талын уулзалтыг зохион байгуулсан 70 сая танилцуулах бусад материал бэлтгэх хэвлэлийн зардал гэж 60 сая. 60 саяын хэвлэлийн зардал гэдэг бол хинтийн хэмжээний юм байх уу гэдэг бол та бүхэн баг өөрснөө бодоод тооцоолчих ба. Яг тэр мөрийн тэгээд нэг хууль ёлцсон байгаа. Энэ хараа Кен улсад павильон зохион байгуулахад сая төгрөгөөр 20 удаа. Виза штарк хийхэд 15 саяар 5 удаа буюу 75 сая. Тэгээ энэ танилцуулах материал 35 сая ч гэдэг юм уу. Энэ хэвлэлийн зардлууд маш хэмжээний энэ зардлууд өрсөн байж байгаа. Энэ дээрээ таасан хийгээч гэдэг юм уу? Яг хууль хяналтын байгууллагт өгсөн учраас бид нар бол тэрийг зохиосон шалгаа яв гэж. Одоо энэ Панам улсад 10 сая 6 штраф 60 сая төгрөг. Арга хэмжээ зохион байгуулалт 40 сая төгрөг. Дахиад танилцуулах бусад материал хэвлэлийн зардал 35 сая гэдэг. Асар хэмжээний хэвлэлийн зардлууд гарцсан байгаа. Тэгээд хууль хяналтын байгууллагын шалгаж байгаа хэрэг бүртгэлийн хэрэг нэгдсэн явж байгаа. За өөр асуулт бол баярлалаа та бүхэнд хүргэсэн.